Сайн байна уу? Хайрт сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргэе. Та өдөр бүр юу сонсож байгаагаа сонгодог. Гэхдээ тэр сонсож байгаа дуу, хөгжим, орчинтой нь дотоод төлөвийг чинь хаашаа чиглүүлж байгааг анзаардгүй. Өглөөс эрэнгүүтээ утсаа шалгана. Өдөр нь ажил, мессеж, мэдээлэл, бусдын энерги дунд анхаарал сарнина. Оройн би орондоо орсон ч тархи үргэлжлүүлэн ажилласаар байдаг. Заримдаа бид тайвширхын тулд санамсаргүй ая сонгож сонсдог. Гэхдээ үнэндээ тэр ая бидэнд яг юуг өгч байна вэ гэдгийг анзаарч мэддэггүй. Зарим нь алдартай, эсвэл сайхан хөгжим шиг сонсогддог ч таны сэтгэлийг улам гонигтай болгодог. Зарим нь төр зурхан тайвшруулдаг ч дараа нь замбраагүй олон бодол буцаад л ирдэг. Зарим нь зүгээр л хоосон орон зайг нөхөж өгдөг. Би өөрөөсөө нэг асуулт асуусан юм. Хэрвээ бид өдөр бүр өөрийн дотоод төлөвт тохируулж зориуд сонсох давтамжийн аятай байвал ямар вэ? Ингээд би судалж, хайж, боловсруулсаар The Frequency Ritual-ыг бүтээсэн. Энэ бол зүгээр нэг арын дэвсгэр хөгжим биш. Өглөө, өдөр, орой, төвлөрөл, хайр, талархал, бодлогын амралт гээд хүний өдөр тутмын дотоод хэрэгцээнд зориулсан давтамжийн аяны цуглуулга юм. Яагаад тустай цуглуулга хэрэгтэй байсан бэ? Би та бүгдийн сонсох хэрэгцээнд зориулж төрөл бүрийн подкаст, бичлэг, affirmation дуу болон affirmation бичлэгүүдийг оруулдаг. За тэгээд тэр бүгдийг та бүхэн өөрийн сонирхол хэрэгцээндээ зориулаад сонгоод зарим нь байнгын давтамжтай хэрэгжилж явдаг. Гэхдээ түүнээс илүү нарийн төвшөнд, дээрээс нь бүр илүү хялбар хэрнээ хүчтэй үйлчлэх төвшөнд хүн өөрийн гэсэн сонсох хэрэгсэлтэй байвал ямар вэ? Гоё ингээд сэтгэл санаагаа тайвшруулад оюун бодлоо амраамаар хэрэгцээтэй үед олон төрлийн контент дундаас хайлт хийж эсвэл өглөө босоод ямар ая сонсох вэ, орой унтахдаа юу сонсох вэ гэд тэр бүртээ ингээд шүүж суух нь бас нэг төрлийн шийдвэр гаргалтын ядаргаа тэгээд бодлыг бас төөрүүлээд цаг их авдаг тийм асуудал болж магадгүй. Тэгээд харин Frequency Ritual гэсэн цуглуулгатай байх юм бол яг тэр нэг тусдаа зориултын хорон зайгаас маш энгийн бараг хэдхэн товч үйлдэл дараад л өөртөө тохирсон аяыг өдөр тутамдаа гар утсаараа хялбархан сонгож сонсно. Өглөө өөрийгөө сэрэх үү, ажиллаа төвлөрч хийх үү, орой бодлоос сулалж унтахад биеэ бэлтэх үү, тэр болгон төлөвт зориулсан өөр төрлийн өндөр герц давтамжтай ая. Бүх зүйл тодорхой байна. Биднэрт аль хэдийн байнгын юм сонсох дадал суусан байх. Тэг өдөр тутамдаа сонгож хэрэгцээндээ тохируулан сонсдог өөрсдийн сувагтай контенттэй байгаа. Тэр дунд бас нэг хэрэгцээг чинь шууд бэлэн хөнгөвчлж өгөх нэг төрлийн сонсох дадлыг Frequency Ritual хангаж өгөх юм. Яг л бид нар өдөр тутамдаа шүдээ угаадаг шиг, биеэ амраадаг шиг, хооллож унтдаг шигэ дотоод төлөвөж бас анхаарч арчлах хэрэгтэй байгаа. Дотоод төлөв гэдэг маань цаанаа энергийн мэдрэмж, давтамжийн маань хэлж байгаа. Тэгээд Frequency Ritual бол яг тэр дотоод арчилгааны жижиг зан үйл болж өгөх юм. Frequency Ritual дотор тусгай зориултаар чиглүүлж хийгсэн 7 төрлийн sound healing аяг багтж байгаа. Тэгвэл sound healing гэж яг юг хэлж байгаа вэ? Хөгжимд засал, дуу авьяагаар эдгэх гэдэг ийм нэг урсгал байгаа. Зарим хүмүүсийн хувьд энэ нь аль хэдийн мэддэг, хэрэгэлдэг, үйлчлүүлж байсан бас нэг юм үйлчилгээ байх. Ямар тач sound healing гэдэг бол дуу, давтамж, хэмнэл, чичиргээ, орчны авьяагаар дамжуулж бие, сэтгэл, оюун бодолд тайван орон зай үүсгэх аргачлал юм. Healing therapy гэсэн нэршлэр их явдаг. Тэгэхээр бас нөгөө
оюун бодол, сэтгэл зүй болон бие махбодыг илааршуулах, ангаах, эдгэх, зөөлөх үйлчилгээ бол шууд үзүүлдэг. Тэглээгээд шууд ангаах ухааны физик хэмжлэгийг орлох зүйл гэж шууд ойлгож болохгүй. Та өөрийн биеэ тайвшруулах, суллах, төвлөрөх чадвараа нэмэгдүүлэх, нойроо сайжруулах, стресс ядаргаагаа тайлахад туслах зөөлөн хэрэгсэл гэж ойлгох нь зөв юм аа. За яг саунд дуу авьяа маань шинжлэх ухааны талаас нь авч үзвэл хүний анхаарал, амьсгалын хэмнэл, мэдрэлийн системийн сэрэл, биеийн чангарсан, хүчилсэн тийм мэдрэмжинд нөлөөлж чаддаг, түүнийг сулалж, сайжруулж чаддаг ийм үйлчилгээтэй. Давтагдсан зөөлөн авьяа, тогтвортой хэмнэл, намуухан бүтцэн тархинд нэг төрлийн тогтвортой цэг өгдөг. Анхаарал нэг тайван зүйл дээр яг тэр нэг цэг дээр төвлөрөх үед оюун бодол удаашрч тарих амарч чаддаг. Бид үүнийг өдөр тутамдаа байгалийн гоё чимээ элементээс сонсож чаддаг. Жишээ нь далайн давлгаа сонсоход би нэг өөрөөр амардаг. Борооны орж байгаа чимээг сонсоход дотор ягаад ч юм нэг тийм уужирч, тайвширч намддаг. Харин магадгүй замын хөдөлгөөнд орж байхдаа хуурц дохио, чанга чимээ, тасалдсан тийм шуугаан сонсоход би шууд чангарч, эсэргүүцэж, тавгуутдаг. Тэгэхээр дуу авьяа гэдэг бидний тархи мэдрэлийн системд цаагаараа энергийн давтамжийн орчинд шууд нөлөө үзүүлж идэг гэдгийг эдгээр жишээнүүд харуулж байгаа юм. Бүр сүнслэг талаас нь харуул хүний бодол, сэтгэл, итгэл, айдас, хайр, талархал бүгдээрээ өөр өөр дотоод давтамжтай мэдрэгддэг. Магадгүй та надаар хэлэлтгүй өөрөө ч аль хэдийн анзаарсан, итгэж үнэмшдэг байх. Айдастай үед би нэг л өөр төгшсөн чангаралтай байна. Итгэлтэй үед бол өөр байна. Гомдол тээх үед цээж хүндэрэгдэг. Талархал, баяр хөөртэй үед дотор илүү дулаан, илүү өргөн, зөөлөн мэдрэмжтэй болдог. Тэгэхээр миний frequency ritual-ийн гол санаа нь энэ хоёр өөр ертөнцийг холбох. Нэг талаас бие махбод, анхаарал, мэдрэлийн системд тайван орон зай өгөх. Нөгөө талаас дотоод энерги, хүсэл зориг, манифест хийх, дадлага, үйлдэлд тэнд хэрэгтэй төлөвийг зориудаар дэмжих. Ялангуяа манифест хийхэд биднэрт яг тэр хүсэж зорж буй энергийн давтамж төлөв дээр өөрийгөө байн зориудаар тохируулах хэрэг их гардаг. Тэг яагаад биний манифест биелэхгүй байна, удаад байна, бүтэхгүй байна гэхээр бид нар тэр хүрхийг хүсэж байгаа давтамжин дээр удаан тогтвортой өөрийгөө тохируулж чаддгүй. Сэтгэл зүй маш их савладаг, орчны нөлөө, нөхцөл байдлаас шалтгаалсан тийм мэдрэмж, энергийн давлгаа уур амьсгалын өөрчлөлтүүд байнга явагдчихэдэг гэсэн үг. Тэгээ тэр уур амьсгалаа яг нэг хэрэгтэй төвшөнд барьж тогтоох тийм сэтгэлгээ, хандлага, үйлдэл товчхондоо бол дадал дутдаг. Тэгээд тэр дадлаа үүсгэх гэхээр өөрөөс нь амар хичээл зүтгэл гарах юм шиг санаад залхуурах, хойшлох, эсэргүүцэх. За тэгээд магадгүй заримдаа бүр бууж өгөөд энэ надад тохирохгүй байна гэд хайдаг. Гэтэл бид нар амжилттай байх, илүү сайхан тэр хүсэж байгаа амьдралдаа хүрэх, илүү дээд түвшинд очихын тулд тогтвортой, тууштай үйлдэлээр л тэнд хүрнэ гэдгийг дотроо л мэдэж байгаа. Одоо бидэнд дутагдаад хэрэгтэй байгаа зүйл бол ерөөсөө л тэр тогтвортой, тууштай үйлдэл. Үүнийг хангахын тулд байж болох хамгийн их хялбар хэрэгсэл нь ай сонсох юм байна гэж би анзаарсан. Өөрийнх нь бас өдөр тутмын амьдрал, туршлага, ажиглалтан дээрээс үндэслэж за энэ дүгнэлтэнд хүрээд тэгээд ерөөсөө ийм аятай болъё гэж шийдээд эрэл хайгуул хийгээд хид хідэн туршилт хийж агаад the frequency ritual-ыг гаргаж авсан юм аа. За нэрний хувьд монголоор орчуулах юм бол давтамжийн заншил гэж хэлж болно. Тэгэхээр яг давтамжаа өөрсдийн нэг шинэ хөвшил дэглэм болгож тогтоохын тулд сонсох аяа гэж ойлгож байна. За тэгээд
аянууд маань бүгдээрээ таны физик бие болон сэтгэл санаа, энергийн давтамжинд нөлөөлөх зориулалттай юм байна. За тэгээ энэ зориултаа хангахын тулд аль болох цуглуулгын аянд 432 Гц, 528, 639 Гц зэрэг тодорхой давтамжийн тохиргоонуудыг хийж оруулсан байгаа. За тэгээд эдгээр герцүүд нь хүний бие болон сэтгэл санаанд маш өндөр эерэг ач тустай байдаг. За үүнийг шинжлэх ухаан болон сүнслэг ертөнцийнхэн бол адилхан хүлээн зөвшөөрдөг. За 432 Гц-ээр тохируулсан дуу, хөгжим, за тийм саунд хилинг аянууд нь хүнд тархины долгионд нь ашигтай тийм эерэг нөлөөлөл, хэлбэлзэл, үйлзэл дамжуулж үйлчилж байдаг. За тэгээ яагаад ийм байд юм бэ гэд аваад үзэхээр энэ нь өөрөө байгалийн тэр гоё эрүүл цаанаасаа заяагдмал өндөр герц давтамжтай яг давхцаж нийцдэг юм байна. Байгаль их гэдэг өөрөө тийм гайхалтай өндөр тийм энергитэй гэсэн үг. Тэгээ тэр өндөр энергийн давтамжин дээр нь бид нэр орхоор буюу байгальд гарахаар өөрөө ирэхгүй нэг тийм сэтгэл санаа уужирч, бие махбод тайвширч нэг тийм гоё сэргэлт авдаг. Тэгэхээр энэ нь зөвхөн үдж байгаа, амьсгалж байгаа цэвэр агаар, нар салхины мэдрэмжээс илүүтэй цаанаа бид нар бас энергийн давтамжийн төвшөнд тэр байгалийн гайхалтай хүчийг хүлээж авч байгаа учраас ийм сайхан мэдрэмжийг авт юм байна. За тэгвэл тэр мэдрэмжийг хөгжмийн хил рүү хөрвүүлж байгаа хэмжээс нь 432 гэдээ ойлгочих. За тэгээд түрүүний дурдсан бусад хоёр герц давтамж бас ерөөхдөө гоё талархал, дотоод дулаан мэдрэмж, хайр, зүрхний энерги нээх зэрэг тэр мэдрэмжүүдийг дэмжиж өгдөг, газардуулалт хийдэг. За тэгээд ерөнхийдөө байгалийн хэмнэлтэд холбогдох мэдрэмжийг авчирдаг байна. Тиймээс миний бэлдсэн аяыг сонсох юм бол яг энэ үйлчлэл танд явагдана гэсэн үг юм. Хэрвээ та аль хэдийн энэ талын ойлголт мэдээлэлтэй ойр ашигладаг бол амархан ойлгож хүлээж авч байгаа байх. За магадгүй анх удаа сонсож байгаа тийм мэдээлэл таарлаж байгаа тохиолдол ээж болно. Тэгвэл та энэ YouTube дээрээ 432 Гц HZ гэдэг англи үсгээр 432 HZ гэж бичээд music ч юм уу, frequency гэдэг ч юм уу хайж үзэх юм бол олон төрлийн аянууд гарч ирнэ. Тэгээд тэдгээр аянуудыг сонсоод таны бие махбодод ямар мэдрэгдэж байна, дээрээс нь сэтгэл санаа чи хэрхэн нөлөөлж байна туршиж үзэж болно. За яг миний зориудаар бэлдсэн frequency ritual-ийн 7 ая яг ямар учиртай аянууд вэ гэдэг талаар би товч танилцуулъя. Хамгийн эхний ая нь бол morning ritual буюу өдрийг эхлүүлэхэд зориулсан ая байгаа. Өдрийг яаж эхлүүлнэ? Тэр хэмжээгээр тэр өдөр тодорхойлогдох магадлал өндөр байгаа. Тэгэхээр өдрийг аль болохгүй гэгээлэг өөдрөг мэдрэмжтэйгээр өөрийнх нь хүсэж буй байдлаар зураглан төсөөлж захиалж эхлүүлвэл та бидэнд хамгийн ашигтай. Биднэрт одоогийн байдлаар олох нь өглөөс ирэнгүүтээ ягаад ч юм өөрт хамааралгүй бусдын амьдрал руу орчихдаг тохиолдол байна. Сошиал медиа, мэдэгдэл, мессеж, сенсац, шин мэдээ. За тэгээд халуун сэдв, шар мэдээнүүд таны анхаарлыг та өөртөө анхаарахаас өмнө татаад гадагш нь урсгалчихдаг. Тэгээд та өөртөө анхаарах завдалгүй нэг л мэдгээд өөрийн төвөөс холдсон, нэг л яарсан, дотроо бачимдсан мэдрэмжтэйгээр өдрийг эхлүүлээл, яарал, замын хөдөлгөөнд ороод бухимдаал гэдэг ч юм ингээд жоохон сөрөг байдлаар өдрийг эхлүүлээд байна гэсэн үг юм. За тэгээд YouTube сувг дээр community post хэсэг дээр бас нэг авсан бяцхан судалгаагаар ч гэсэн хүмүүс өглөө босоод утсаа ингээд скролдож өглөөг эхлүүлдэг тохиолдол бас бараг дийлэх хүн саналаа өгсөн байсан. Тэгэхээр яг бид нар чинь ихэвчлэн утсан дээр сэрүүлэг тавьж байгаа. Тэгээ сэрүүлгийн унтраангаа утсан дээр ирсэн мэдээлэл мессежүүдэд шалгаж итэл нэг мэдхэд сошиал медиа руу яваад орчдөг. Эсвэл сошиал медиа мэдээлэл уншихаар нойр сэргдэг ч юм уу те. За иймэрхүү байдлаар
бидний амьдралын нэг хэвшил маань өглөө босонгуудаа утас үзэх болсон байна. Тэгэхээр утас үзэж байгаагийн цаад үр дагавар нөлөө маань таны оюун бодол, далд ухамсарт чинь сөрөг таагүй хэрэггүй мэдээллүүдийг цутгаад гэсэн үг юм. Тэгвэл үүнийг өөрөөр эхлүүлж болох нэг сонголт нь morning ritual ая болж чадах юм. Та өглөө энэ аяыг сонсоод өөртөө нэг дохио өгнө. Өнөөдөр би өөрийн дотоод төлөвөө бусдад алдахгүй би энэ өдрийг ухамсартай эхлүүлнэ гэсэн дохио. Сайн байна уу? Амжилтын эзэн минь. Энэ бол таны өглөө. Амжилтаа бүтээх өдрийн тань эхлэл. Яг одоогийн энэ л 15 минутад таны хэлбэгцэл өндөр давтамж дээр тохируулагдана. Чихвчээ зүгээд тайвнаар сонсоорой. Таалагдсан үгсээ дотроо давтан хэлээрэй. Хорвоо ертөнц хэлснийг тань ёсоор болгоход таны өмнө нээлттэй байна. Чөлөөтэй амьсгал. Би сэтгэл тайвширсан байна. Би бэлэн байна. Би эрүүл инх байна. Би гайхалтай шинэ өдрийг хүртэж байгаадаа талархаж байна. Би өөрийгөө хайрлаж байгаадаа талархаж байна. Би амьдралынхаа бүх үнэт зүйлсэд талархаж байна. Тэгээд энэ аяар дамжуулаад аяыг нь гүн гүнзгий өөртөө сонсож мэдрэхээс гадна таны өдрийг ашигтайгаар чиглүүлэхийн тулд юм бас богино яриа хоолоо оруулсан байгаа. Тэгээ миний affirmation бичлэгүүдийг сонсоод дассан надад дуртай хүмүүст бол таатай байна байх. Тэгээд өглөөг магадгүй надтай хамт хантайгаар эхлүүлж тэгээ таныг хамгийн сайхан өдөрт чинь би хөтөлж бэлдэж өгөх юм аа. За тэгээд яг энэ зөвхөн энэ өглөөний аяа би Patreon дээр бүхэнд үнгүй сонсох боломжтойгоор байршуулсан байгаа учраас хэрвээ та туршиж үзэж мэдэрч үзхийг хүсвэл morning ritual-ыг ороод сонсоод үзээрэй. За яг энэ бичлэгийнхаа тайлбар буюу description хэсэгт нь оруулъя. Мөн дээрэс нь pin comment буюу хамгийн дээр хадагдсан байгаа комент дээр энэ аяыг сонсох линкийг байршуулна. Тэгэхээр та тэр линк дээр нь дарж ороод Patreon-д нэгдээд тэгээ сонсож олно гэсэн үг юм. Аяа хизээ сонсож болох уу гэвэл магадгүй сэрүүлгээ дарчаад тэгээд нэг нойроо сэргээх хүртэл төр зургийн богино хугацаанд сонсож болно. За бясалгал шиг ингээд босоод сайхан төвлөрч сууж байгаа сонсож болно. Нүрээ угаагаад аяг цай, кофе уухын өмнө эсвэл ажиллаа эхлэхээс өмнө ч сонсож болно. За тэгээд ерөөхдөө аяны товч тайлбар Patreon дотор тухайн постн дээр нь байрлсан байгаа учраас та бүхэн танилцж хагаад сонсож эхлээрэй. За хоёр дахь ая бол evening ritual буюу оройн аяага унтахтаа сонсох ая. За ерөөхдөө өдрөө эргээр хаах ая гэж ойлгож олно. Өдрийн турш бид нар маш олон жижиг сажиг сэтгэл зүйн ачаа цуглуулдаг. Хин нэгний хэлсэн үг, хийж амжаагүй болон амьдсан ажил, маргаашийн төлөвлөгөө, өөрийгөө буруутгах бодол, ядарсан ч амарч чадахгүй байгаа нэг тийм таагүй мэдрэмж. Тэгэхээр орой унтах гэж хэвтгэхэд би энэ орондоо байгаа мөртлөө таны дотоод тарих мэдрэлийн систем ерөөсөө засаргүй ажилласаар үргэлжлүүлсээр байх тохиолдол бий. Тийм үед өөртөө зүгээр л унт гэж хэлээд дундах гэж өөрийгөө хүчлэх нь хангалтгүй.
бие махбод чи өөрийгөө эхлээд тайвшруулж, сулалж аюулгүй гэдгийг мэдрэх хэрэгтэй байдаг. Тэгээд толгойчин айжмаар намдах орон зай дутагдж байгаа. Яг үүнийг нь хангаж өгөхөөр оройн аяыг тохируулсан байгаа. За мөн адил хоолой бичлэгтэй таны өдрийг хүчээр унтрааж хаах гэхээсээ илүүтэй өдрийн турш цуглуулсан тэр энергийг биеэсээ зөөлөн сулалж гаргах унтахын өмнөх жижиг хаалтын зан үйл шиг ажиллана гэсэн үг юм. Өнөөдөр болсон бүхнийг унтахтаа зүүд нойрондоо хүртэл байрч авчулдаг шаардлагагүй, хадгалах шаардлагагүй, маргааш дахиад гоё сэргэг амарсан шин тархис эрүүл сэтгэлгээгээр хандаад ажиллаа бариад авч хийхэд хизээж ороодохгүй унтах цаг нэгэнд төлөвлөгдсөн бол унтахад л зориулагдах хэрэгтэй. Тэгэхээр цайхан тайван амарч унтахад чинь туслах үүднээс энэ аяг хийсэн гэсэн үг. За тэгээд аяа сонсохоос өмнө унтах байрлалд орсон байвал зүгээр гэрлээ бүдгрүүлээд уцаа хол тавиад чихвчээр аяа сонсоод тэгээд янз бүрийн бодол орж ирэл тэр бодолтой налцалдаж бодлыг хүчээр зогсоох гэж оролдохын оронд зүгээр л энэ бодол хажуугаар урсаад өнгөрөх болно гэж өөртөө зөвшөөрөөд биеэ суллаад тайван сонсоорой. Бүх бие махбод тайвшран суларсан байна. Нүүрний булчингаа суллаа. Гар хөлөө суллаа. Амьсгал чөлөөтэй бас тогтвортой байна. Гүн нойр альсвэ. Өнөөдөр би хичээнгүйлэн ажиллаа. Болох ёстой зүйлс болсон. Бүх зүйл өөрийн замаар үргэлжлэнэ. Би өнөөдрийг тавьж явуулж байна. Өнөөдөр тохиолсон бүх сайн зүйлстэй талархаж байна. Мэдэрсэн мэдрэмжүүдтэй талархаж байна. Олсон сургамжуудаа талархаж байна. Төлөв төвшин энэ өдрийг өнгөрүүлсэндээ талархаж байна. Би орчлон ертөнцийн агуу хүчинд итгэдэг. Бүх зүйл хамгийн төгс цаг хугацаанд ирж байна. Надад шаардлагатай бүхэн замдаа явж байгаа. Миний амьдрал төгс нийцэлдээ орж байна. Би энергийн түвшинд хэрэгтэй бүхнийг хүлээн авч байна. Намайг унтаж байсан ч миний бэлэг ухаан ажиллаж байна. ертөнцөөс илгээх дохио зааврыг олж авна. Намайг ухамсаргүй ямарч байсан ч миний зүн совин ажиллаж байна. Амьдралд ойлгох ёстой арга зам, дээд мэдээллийг хүлээн авч байна. За 3 дахь ая бол deep focus буюу гүн төвлөрөлт зориулсан ая. Энэ нь яг бүтээмжтэй төстэй боловч зорилго нь өөр бүтээмжийн ая дахиад тусдаа орсон байгаа. Deep focus бол таны анхаарлыг нэг гол цэг дээр тогтоож илүү гүн ажил хийхэд зориулсан. Орчин үед бидний анхаарал маш олон жижиг хэсэгт салж хуваарлагдаж байгаа. За компьютероор ярил тэ маш олон таб нийцсэн юм шиг олон нэг жижиг notification ирээл, нэг мессеж, нэг бодол, нэг санаа, нэг сатаарл болж хувирдаг.
Тэгээ бид нар маш их завгүй шаргуу ажиллаад байгаа юм шиг хэрнээ гүн төвлөрсөн тийм төлөв байдал дутагдж байгаагаас болоод өдрийн төгсгөлд магадгүй ажилд харах үед их юм хийсэн юм шиг боловч яг үр бүтээмжээ хараад үзэх юм бол хангалттай биш юм шиг санагддаг. Хамгийн чухал зүйл дээрээ орж төвлөрч байрч аваагүй юм шиг. Завгүй гүгээлсэн мөртлөө яг өнөөдөр хийж дуусгандаа гэж бодсон ажлаа талдан ч хүрээгүй байх ч юм уу. Тэгэхээр гүн төвлөрөл бол бидрийг бүтээмжтэй, амжилттай ажиллахад туслах маш чухал төлөв байгаа. Би өөрөө гүн төвлөрлийн ачаар цөөн цаг зарцуулсан хэрнээ өндөр бүтээмжтэй ажиллаж чаддаг болсон. За тэгээ гүн төвлөрлийг дадлыг ол өөртөө суулгасаар л байна. Багаар сайжирчл байгаа. За тэгээд гүн төвлөрөхөд чинь яг ингээд чихвчээр зориултын аян сонсох нь илүү хялбар энэ ажлыг хийхэд тусалж өгнө гэсэн үг юм. Тархинд чинь хурц дарамт өгөхгүй харин илүү тод цэвэр төвлөрсөн орон зай үүсгэж өгнө. Мэдээж та нөгөө шууд хүнтэй харилцаж байгаа хүмүүстэй харилцан үйлчлэлд орж байгаа тийм үйлдэл хийж явах үедээ биш ганцаараа урдах ажлаа төвлөрөөд хийх шаардлагатай үедээ энэ аяыг сонсно. Тэгээд түр өөрийгөө орчноос бусдаас тусгаарлаад чихвчээ зөөгээд төвлөрлийн аяа тавилаа. За яг судалгаа бичих, төлөвлөгөө гаргах, стратеги бодох, бүтээлч ажил хийх гэдэг ч юм уу. Яг нэг таны тархины нөөц бололцоог, чадамжийг тултал нь ашиглаж за энэ чиг яах илээ гэд учрыг нь олох гээд суух үед энэ ая илүү тусална гэсэн үг юм. За тэгээ болж өгвөл сонсох аргын хувьд нэг л ажлыг сонгоод тэрэн дээр төвлөрөхөд энэ аяа сонсоорой. Төвлөрөл гэдэг маань өөрийгөө заавал хүчилж шахах биш. Анхаарлаа хандуулах зөв орон зайг гаргаж өгөх явдал юм. Миний frequency ritual цуглуулгын 4 дахь ая бол mind resting гэдэг ая байгаа. За бодлыг амраана гэсэн үг юм. За миний бодлоор энэ орчин үеийн хүмүүст хамгийн хэрэгтэй хэрэгслийн нэг байж чадна. Яагаад тэгэхээр бид нэр дандаа хит их юмыг ургуулan бодох, бодлын их ачаалал авах, байнга илүү сайн, илүү шин, илүү шилдэг юм олох гэж ингэж чармааж идэг. Нөгөө мэдээлэл 900-д амьдарч байгаа болохоор мэдээлэл хахаж байгаа. Тэгээд маш их мэдээлэл тэр дундаас ингэж боловсруулалт хийж ийм оюуны хөдөлмөр хийх тийм хэрэгцээ бол ихэнх хүнд тохиолдож байгаа. За тэгээд ингээд их бодох тусам заримдаа бүр шийдэл тодорч өгөхгүй тарих, стресстэй их ядардаг. Мэдээж бодож боловсруулах нь ажлын зайлшгүй нэг хэсэг боловч бид нар нэг л мэдхэд им overthinking хийдэг зуршилтай болчихсон байдаг. Тэгээд энэ нь цаана бол бидний тарих мэдрэлийн систем өөрийгөө аюулгүй байна гэж мэдэрч чадахгүй байгаагийн дохио олдог. Тарих ирээдүйг урьдчилж тооцоолж алдаанаас хамгаалж сэргийлэх гэж оролдож байгаа хэлбэр. Гэхдээ энэ хамгаалалт ингээд байнгын удаан үргэлжилэхээр өөрөө
маш их ачаалал ядаргаа болдог. Тэгэхээр зарим үед бодлоо сайхан суллаад шууд хүчээр зогсоох гэж одоо тэнцэлтгийн оронд түр амраах тийм пауз шаардлагатай гэсэн үг. Тархиндаа яг л тийм гоё гүнзгий амьсгал аваад үлээгээд гаргаж байгаа юм шиг тийм тайвшрах орон зайг өгөх хэрэгтэй. Хит их бодлоо гэд ухаалаг шийдэл гарахгүй байж мэднэ. Магадгүй сайхан түр юм завсарлаг аваад, сэргэлт аваад тэгээд ингээд гоё шин юм хоосон орон зайгаас шинээр сэтгэж эхлэх юм бол илүү зөв шийдэл хамгийн ашигтай хариулт хурдан гарч ирж болно. Тэгэхээр бидний тархинд бас үе үе амралт хэрэгтэй болдог учраас тэр амралтыг нүсэр их хичээл зүтгэл өндөр зардал гаргахгүйгээр зүгээр нэг товчхон ая сонсоод бяцхан завсарлаг амралт өөртөө өгөөд хэрэгжүүлж болох юм. За энэ үүднээс mind resting аяыг хийсэн байгаа. За дараагийн 5 дахь ая бол gratitude буюу талархлын ая. Гэхдээ энд нэг зүйлийг тодорхой хэлмээрэн талархна гэхээр заавал хүчээр өөрийгөө шууд эерэг байдал руу түлхэх нь эерэг дээр албаар тохируулна гэж тийм нэг хүчлэлт байх албагүй. Бүх зүйл сайхан болно гэж дотроо итгэхгүй хэрнээ гаднаа худлаа хэлэх тухай биш. Жинхэнэ талархал бол одоо байгаа яг нэг жижиг сайн зүйлийг нэг жижигхэн оч гэрлийг олж хараад биеэрээ мэдрэх юм. Тэр хиймэл гэсэн үг биш байна шүү дээ. Хиймлэр хуурамчаар гинт талархах гэсэн үг биш. Жинхнээсээ талархах хэрэгтэй. Тэгээ жинхнээсээ талархах шалтгааныг олж харах нь байна. Заавал том зүйл болохоор талархах биш. Магадгүй өнөөдөр та би чин эрүүл сарвал ирч хүчтэй ажиллаа хийж чадж байгаа нэг талархах шалтгаан байж болох юм. За тиймэрхүү байдлаар талархлыг аль болох өөртөө ингэж давтчихвэл биднийг манифест хийж давтамжаа дээшлүүлэхэд хамгийн одоо хүчтэй тийм арга зам байгаа. За тэгэд энэ арга замаа өдөр тутмын амьдралдаа суулгахын тулд зориултын бас талархлын аяг сонсоод байх юм бол энэ аяг сонсохдоо би талархлын мэдрэмжинд автдаг, талархах зүйлсээ сандаг. За тэгээд талархж байгаа зүйлс маань миний амьдралд шууд татагдсан манифест хийгддэг гэдэг ч юм уу. Өөрийн гэсэн нэг тийм арга барилтай болчвол амар байх болно. За ялангуяа манифест хийх, одоо манифест янз бүрийн арга техникийг өөр дээрээ ашиглаж байгаа хүмүүсийн хувьд хийхийг одоо авахыг ч юм уу хүсэж байгаа тэр зүйл дээрээ маш их төвлөрдөг. Тэгээд төвлөрч байх үедээ бас нэг асуудал нь дотроо нөгөө энэ надад одоохондоо байхгүй байх, биелэхгүй байх, хол байна гэдэг ч юм уу нөгөө дутагдлын мэдрэмжэн дээр халтраад орчоод идэг. Тэгээд хүсэж байгаа зүйлийнхэн давтамж биш, дутагдлын давтамж руу орчдөг. Тэгвэл яг энэ давтамжаас өөрийгөө буцааж синхруулах, буцах хаалга бол талархал. Ер нь нэг л биш болоод байна. Ягаад би ингэж
санаа зовоод байна гэд өөрийгөө анзаарч бодлоо барьж авсан бол бушуухан шиг талархаж энэ байдлаасаа гарч сурах хэрэгтэй. Тэгээд талархлын мэдрэмж юм чи мэдээж баяртай, хөөртэй, сэтгэл ханамжтай нэг амьдралаасаа эрэг сайн элбэг хангалууныг мэдэрчил таараа гэсэн үг юм. Тэгээд таны хүсэл зорилго айдсаас биш илүү ихтгэлтэй төлөвөөс урсаж гарч эхэлдэг. За тийм болохоор талархлын давтамжийг сонсоод манифестийн арга техникийг хэрэгжүүлвэл илүү дэмтэй байх болно. Магадгүй та тэмдэглэл хөтөлдөг угаасаа талархлын жагсаалт бичдэг эсвэл ямар нэгэн төсөөллийн гоё дасгал хийдэг ч юм уу. Манифест практикийг өөртөө тогтмол ямар нэг хэлбэрээр хэрэгжүүлдэг бол за бүр мөрөөдлийн самбраа нэг өдөртөө нэг хэдэн секунд хардаг ч юм уу. Тийм тохиолдолд бүртээ талархлын аяа хавсаргаж сонсох юм бол давхар таны давтамжийг чинь ая гიშгээр дамжуулж дээшлүүлж хөгөлж өгөх болно. Тэгээд талархлын ая маань өөрөө 528 герцийн тохируулгатай байгаа. Баярлалаа, талархлаа, гялалаа. Баярлалаа, талархлаа, гялалаа. Frequency Rachel Mann 7 аятай гэж хэлсэн те. Одоо 6 дахьыг нь танилцуулах гэж байна. Энэ бол love буюу хайрын ая. Талархлаас бол ялгаатай өөр байгаа. Талархлын ая маань ер нь уур амьсгалын хувьд илүү тайван, гээгэн, хүлээн зөвшөөрөх мэдрэмжтэй бол хайрын ая нь илүү тийм хүчтэй, амьд, зүрх догдлуулж хөдлөгсөн, соронзон, романтик мэдрэмжтэй. За тэгээд романтик гэхээр зөвхөн одоо хосын хайр гэхээс гадна хайр бол хайр, таны өөрөө өөртөөгөө харилцах харилцаа, өөрийгөө хайрлах хайр, ерөнхийдөө ертөнцийн хайранд нээлттэй байх гэд бүхий л хайрын ойлголтуудыг багтаан ойлгож болно. Тэгээ бид нар бүгдээр л амьдралдаа аль болох их, ариун, үнэнч, том хайрыг хүсэж идэг штеп. Тэр нь ямар ч хүнээсэж болно те. Ажлын хамт олонны найз нөхдөсөө хүртэл хайрыг хүлээж хүсэж байгаа. Тэгээ бид нар хайрыг хүсдэг мөртлөө заримдаа өөрсдийнх нь зүрхийг хэтэрхий дэгэж хамгаалсан горимд орцсон байдаг. Яагаад тэгэхээр нөгөө өмнөх гомдол, өмнөх туршлагаас болоод ингээд дахиад надаас зайлс хийх үе, надад татгалзах үе, намайг орхих үе гэсэн айдас. Дээр нь өөрийгөө хангалтгүй гэж мэдрэх мэдрэмж, ямар нэгэн тийм имэйлт одоо хамгаалах мэдрэмжээс болоод өөрийнх нь зүрхийг хааж орхидог. Тэгэхээр энэ хайрын ая маань өөрөө харилцаа, тэр зүрхний хаалттай энергийг нээх, тайвшруулж суллах, ойр дотн харилцаа холбоог дэмжих зорилгоор бүтээгдсэн гэсэн үг юм. Тэгэхээр хайрын мэдрэмжээ, хайрын энергээ дээшлүүлэх гэх үедээ сонсож болно. Тэгээд өөрийнх нь хэрэгцээ сонирхолд тааруулаад сонсож болно, хүсвэл байнгын давтан сонссон ч болно.
За ингээд сүүлийн 7 дахь ая бол productivity буюу бүтээмжийн ая. Яг юм ажил, үйлдэл хийх үедээ сонсоход тохиромжтой. Тайван амрах, биеэ бэлдэх үедээ биш, яг л ажлаа барьж аваад одоо эхлэе гэсэн тэр урам зориг, мотивацийг өөртөө төрүүлэхэд энэ ая тустай. Мөн дээрээс нь яг тодорхой нөгөө таск, ажил үүрэг дээр төвлөрөөд үүнийг гараасаа гаргая гэсэн үедээ тий бүтээмжтэй ажиллах үедээ сонсоход хэрэгтэй. Тэгээ заримдаа бид нөгөө урам зориг, мотивацтай үедээ л яг амар сайн бүтээмжтэй ажилдаг гэж өөрийгөө их хойшлуулдаг, хойрог ханддаг. Тэгээ магадгүй яг үйлдэл хийгээд ахиц гараад ирэхээр жинхэнэ хүчтэй урам зориг тэр үед л төрдөг. Би болох юм бэ, чадах юм бэ, миний ажил урагшилж байна. Надаас те миний гараас юм гарч ийн гэж яг юм боддоор мэдэрч итгэл үнэмшил илүү хүчтэй ажиллаж эхэлдэг. Тиймээс нөгөө урам зориг онгод ирэхийг хүлээж суух биш. Productivity аяа тавиад тэр аяыг сонсонгууд би ажилдаа орно, би бүтээмжтэй ажиллаж чадна гэж магадгүй өөрийгөө итгүүлээд ажлаа бариад аваарай. Аймэн таны ажлыг хөнгөвчилж, таны анхаарлыг урагш хөдөлгөөж, илүү те үйлдэлтэй, идэвхтэй төлөв рүү оруулж таныг мотивацжуулах болно. Бүтээмжтэй ажиллана гэхээр заавал ингээд өөрийгөө хатуу горимд байрч тохируулах гэхээсээ илүүтэй зүгээр л өөрийгөө зөв төлөвт оруулах хэрэгтэй байдаг. Миний хувьд нөгөө помодоро арга гэж байдаг штэ, тэр аргаар төвлөрч бүтээмжтэй ажиллах дуртай. Ерөнхийдөө энэ дадлыг өөртөө хэвшүүлээд аваа хэдэн сар болж байна. Тэгээд үүний ачаар өдөрт заавал 8 цаг биш ч гэсэн 4-5 цаг ажиллахад хүртэл маш өндөр нөгөө нэг бүтээмжтэй хийн гэсэн ажлынхын жигсаалтыг гараас гаргасан байдалтайгаар ажиллаж чаддаг. Тэгээ нөгөө бос сууж, сатаарах, янз бүрийн мессежинд хариулах, notification шалгах ч юм уу тэдгэр зүйлсээс өөрийгөө таслаад баг зэрэг өөрийгөө ингээд вакуумжуулж төгжих төлөв дээр тэгээ яг л 30 минут төвлөрч юмаа хийгээл 5-10 минут завсарлаад эргээд 30 минут гээд ингээд нэг 3-4 удаагийн давталттай төвлөрөхөд л нилээд их ажил гараас гардаг. За тэгээ productivity аймын өөрөө 30 минутын урттай байгаа. Тэгээ магадгүй яг помодоро арга шиг төвлөрч суухтай ашиглая гэвэл бас тохиромжтой 30 минут аяа тоглууллаа, завсарлаа, дахиад аяа тоглууллаа. Дахин ингээд тэгээ эргүүлээд тоглуулсан ч хүнийг залхаахгүй, чихэнд төвөггүй тийм ая байгаа. За ингээд ерөөдөө 7 хаяа товчхон танилцууллаа. Одоо харин энэ цуглуулгыг өдөр тутамдаа яаж ашиглавал тохиромжтой вэ гэдэг мэдээллийг хүргэе. За тэгээд нэрнээс ахуулаад би энийг таныг өдөр тутмын нэг зан үйл
таны дэглэм болоосай гэж хүсэж байгаа учраас ингэж нэрлсэн байгаа. Тэгээ дэглэм гэдэг чинь яг л нөгөө хоолны, дасгалын, шүдээ угаах, арьс арчилгааны дэглэм гэдэг шиг автоматар үйлдэгддэг. Нэг их шийдвэр гаргаж бодож тунгаагаад авахгүй. За одоо энийг хийн, тэрийг хийн, угаасаа ингэж хийн гэд бодож санах юмгүй үйлддэг. Тэр зуршлыг нь хэлээд байгаа. Тэгээ тийм болчих юм бол танд илүү хялбар байна гэсэн үг юм. За тэгээд нэг их бодоогүй тэр одоо өөрийн мэдлгүй үйлдэлд хийж байгаа тэр зуршил, тэр дэглэмчин цаагаараа таныг энергийн давтамжиж өргөөд бие махбодын сэргээгээд манифест хийж байгаа хүслээ чин үйлдэл долгион руу таныг тогтмол аваачаад ингээд нөгөө нэг дотоод дэмжлэг болж үйлчилж ивэл ямар сайхан бэ? Ямар ашигтай вэ? Бодоод үзээрэй. Яг л бид нар нөгөө бие эрч хүчтэй эрүүл байхын тулд тогтмол дархлаагаа дэмжиж аминдын витамин уудаг шиг та энергийн витамин болгож frequency ritual-ыг хэрэглэж болох юм. Өглөөдөө нэг витамин уучлаа. Өдөр одоо төвлөрөлтэй эрч хүчээ нэмэгдүүлэх гээд нэг витамин уучлаа. Орой унтахдаа сайхан тайван унтах витамин уучлаа. Тэг гол онцлог нь танд ямар ч нэг харшлах, гай болох нөлөө байхгүйгээр тэгээд жинхэнэ боддоор юм ч уух шаардлагагүй те. Чи хөвчөө зүгээд 15 минут ая сонсоход л хангалттай юм. За тэгээд аяа зориултаар нь сонгоод ерөөхдөө өдрийн турш сонсож болно. Өглөөний ая, орой унтахтай оройны ая, ажиллаа хийхдээ productivity эсвэл deep focus-а сонсож болох нь байна те. Тэгээд олуулангийн өдөр болгон сонсноо, аль тохиромжтойгийн сонгоод сонсноо энэ бол таны өөрийн шийдэх одоо зохицуулалт дэглэм баггүй. Тэгэхээр нөгөө өглөөд нэг, өдөрт нэг, оройд нэг уух юм уу? 8 цагийн зайтай 2 витамин уух юм уу? Энэ шиг та энэ 7 аяа яаж хослуулж хэрэглэмээр вэ? Туршиж үзчихэж таны мэдрэмж угаасаа хэлээд өгнө. Одоо энийг сонсомоор байна. Энийг сонсоход яг болж юм болохгүй байна. Олон аяд сонсож амжихгүй юм чин хоёрыг нь сонгоод ашиглая. Эсвэл айгу богинохон аянууд юм чин дахин тоглуулад бүгдийг нь өдөр тутамдаа сонсъё гэд сонгосон ч болно. Ямар ч байсан тэр сонголтоо шийдэхэд чин та өөртөөгөө ярилцах хэрэгтэй. Надад яг ямар төлөв хэрэгтэй вэ? Би амрах хэрэгтэй байна уу? Миний тарих төвлөрөх шаардлагатай байна уу? Ирч хүч хэрэгтэй байна уу? Талархах хэрэгтэй байна уу гэдэг ч юм уу те. Ингээд өөрөөсөө асуугаад өөртөө хариулт өгч мэдрэмжээ даагаад аяа тохируулж сонсвол зүгээр. За яг юм практикал талаасаа гэх юм бол аянуудаа мэдээж өмнө нь хэлээд дурдсанчлан хүнтэй харилцаж байгаа, идэвхтэй харилцан үйлчлэл хийж байгаа, ажил хийх ч юм уу тийм моментод бол тохиромжгүй. Аль болох нөгөө өөртөөгөө ганцаараа оршиж авах үедээ сонсороо гэдэг. Тэгээ биднэрт ер нь өдөр тутамдаа ганцаараа цагийг өнгөрөх тийм өчүүд нэлээд түгээмэл тохиолддог. Гадуур явж явах үедээ, ажилдаа явах, харих үедээ, тий автобус болон машинд эсвэл алхаад явж явах үедээ, дасгал хийх үедээ, гэрийн ажил, гэрийн цэвэрлэгээ, хоол хийх үедээ, за тэгээд орон дотроо хөвтөж явах үедээ гэд зөндөө өөртөөгөө ярих, чихвчээр ганцаараа юм сонсох боломж олгоно. Тэгээ тэр боломжуудаа тохируулаад энэ аянуудаа сонгоод сонсож болох юм. Угаасаа та энийг сонсоогүй ч гэсэн нөгөө подкаст, янз бүрийн босын явдал, entertainment, хөгжилтөө мэдээлэл эсвэл хамтлаг дуучдын аядуу сонсч байгаа. Тэр завсартаа аль нэг сонголтоо өөрчлөөд frequency ritual-ыг өөртөө хэрэгжүүлж болно гэсэн үг юм. За мөн дээрэс нь одоо эдгээр мань нөгөө sound healing төрлийн аянууд учраас бас бие махбодод янз бүрийн хүчтэй мэдрэмж өөрчлөлт төрүүлж магадгүй. Тиймээс урьдчилж мэдээд жоохон болгоомжтой хандаарай гэж хэлье. Бас бүх хүнд биш ч гэсэн зарим хүнд нөлөөлж магадгүй. Одоо толгой өвдөх, сэтгэл зүй жоохон хямрах, түгшүүр мэдрэгдэх, хууч өвчин одоо хөндөгдөж сэтрэх ч юм уу. Яг гэвэл аянуудын маань гэрч давтамж маш өвөрмөц. Зарим нь бол их хүчтэй өндөр давтамжтай байгаа. Тэгээ тэр өндөр давтамжийн авьяа чимээг сонсохоор тавгууддаг буюу эхэндээ шууд нөгөө зүгээр хүлээж авахгүй. Таны одоо энергийн талбарт энерги одоо тэр
орчинд ч байгаа гэх юм уу? Сөрөг мэдээллийг устгах, өөрчлөх гэж оролдоод нэг тийм харшилж байгаа юм шиг мэдрэмж төрөх тохиолдол бий. Ялангуяа физик биеийн өвчин зөвөртэй хүмүүст эхэндээ тэр нь хөндөгдөж байгаа, сэтэрч байгаа юм шиг мэдрэмж төрж болохыг бас анхаараарай. Ангаах ухааны батлагдсан дэглэмж гэх юм уу? Онол биш учраас яг тэгдэг, яг ингэдэг гэж барин тавин хэлж мэдгүй хүн болгонд өөрөөр сонсогдно, үйлчлэн. Угаасаа нэг гоё алдартай дуушны гоё хайрын дуг сонсоод хин нэгэн хайранд умбаж жаргаж байхад хин нэгэн гонглж идэг. Тэгэхээр хүний энергийн давтамж долгион гэдэг давтагдашгүй харилцан адилгүй учраас энэ аянуудыг сонсоод танд төрөх мэдрэмж сэтгэгдэл бас харилцан адилгүй байх болно. Энийг хүлээцтэй хандаж зөвөр ойлгож аваарай. За магадгүй яг тэр нөгөө сөрөг мэдрэмж бие махбодын тавгуутал төрөх юм бол яах вэ гэвэл аяа сонсгоо зогсоож болно. Тэгээд энэ ая нөгөө нэг бүтнээрээ сонсоход танд одоогийн байдлаар арай их буюу нөгөө витаминаар ярилж байгаа тун нь ихтэж магадгүй учраас имээ нухаад жижигэлж байгаад ууж байгаа юм шиг аяа жижигнээр таслаад багаар өөртөө дасгаж сонсож болох юм. За зарим хүнд эсэргээрээ бүр сайхан мэдрэмж төрөөд ингээд баг гой ховсонд орж байгаа юм шиг, агаарт жингүүдж байгаа юм шиг, нөгөө шар ус босж байгаа юм шиг тийм хүчтэй сэрэл мэдрэмж өгч бас болно. Тэр үед бас цочиртож айж санаа зовох хэрэггүй. Таны бие махбод энерги гэрц долгионыг маш хүчтэй мэдэрч хүлээж авч байна гэсэн үг юм. За энэ хоёрын дундор юу ч мэдрэхдэггүй байж болно. Тэгээд өөрийгөө би мэдрэмжгүй юм болов уу? Энэ аян эсвэл нэг онцгой биш юм байна, үйлчлэхгүй байна гэж яаран дүгнэлт бас битгий хийгээрэй. Хэдийгээр өнгөн талдаа таны ухамсарт шууд мэдрэгдэх шинж тэмдэг дохио илэрхгүй байсан ч гэсэн цаагаараа буюу ялангуяа миний аяны давхаргуудтай юм л да. Тэр гүн давхаргад нь нөгөө өндөр гэрцийн долгион явж байгаа таны ил ухамсарт тэрийг барьж шууд сонсохгүй ч гэсэн таны тархинд үйлцэл дамжуулж далд ухамсарт чинь үйлчилж байгаа. Тэгээд аяндаа магадгүй 7 хоног, 14 хоног сар ч юм уу хэсэг хугацааны дараа үйлчлэлийн үр дүн нь бол мэдрэгдэнэ. Таны бие махбодын өвчин завьур, сэтгэл зүйн төлөв байдал, манифестийн үр дүн хэр ажилласан байна. Ажиглаад үзвэл энэ нь хэмжигдэнэ. За тиймээс би ер нь анхлан сонсож байгаа хүмүүстээ бас урайлаг гаргаад байгаа. Frequency ritual-ыг та өөрийн өдөр тутмын дэглэмдээ нэвтрүүлээд яг сонсож эхлэе гэд зорж байгаа бол өдөр тутамдаа өөрийгөө ажиглах, хянах, бяцхан тэмдэглэл хөтлөл илүү үр ашигтай байх болно. Өглөөдөө ч юм уу оройдоо тухайн өдөрт би юу хийж бүтээв, хэр бүтээмжтэй байв, жижиг ялалтууд юу байв. Амьдрал заавал томоохон ноцтой үйл явдал гарснаар л нэг юм биелжин ч юм уу үйлчлэл явууч гэж дүгнэх шаардлагагүй. Харин ч онцгой таагүй зүйл болоогүй бүх юм хэвийн аюулгүй байна гэдэг чинь ч гэсэн таны манифест биелж байгаа энерги сайн байгааг шинж байхгүй юу? Тэгээ бид нар энерги засуулах гад амьдралдаа нэг тийм аврал хайгаад дандаа гаднаас тусламж хайж идэг штеп. Хямрын сан тавиулъя, авраага цэвэрлүүлъя, аврааны 7 хүртний лаасаа ич гэдэг ч юм уу ингээд ямар нэг байдлаар зан үйл хийгээд тэрийг автоматар гяс засна гэж их бодож найддаг. За тэгээд тэрний үйлчлэлийг өөр дээр амьдрал дээр батлаад явж байгаа хүмүүсийг бол ойлгоно, үгүйсэхгүй. Тэгээд тэдний чин үгүйсгэж сулруулах гэсэн юм биш. Ямар ч тач таны итгэл урамшил цаанаа юу гэж ажиллаад байна гэхээр надад нэг юм энергийн төвшин байна. Би тэр энергийн төвшинг дээшлүүлээд сайжруулах юм бол дагаад миний амьдрал сайжран засарна гэж та мэдээд байгаа. Тэгвэл нэгэнт мэдж байгаа юм чинь тэрийг та шууд өөрөө бас хэрэгжүүлж чадах байхгүй юу? Та өөрийнхөө бодлоор, өөрийнхөө дотроос ялгарч байгаа энерги давтамжаараа түүнийг засаж чадна. Тэр ялгаруулах энерги давтамжийг чинь гяс дэмжиж дээшлүүлэхэд туслахаар frequency ritual гэдэг аянууд бүтээгдсэн юм аа. Энэ бол таны хэрэгсэл юм аа гэд та ойлгож байгаа. Тиймээс та юг зорж ийн, юг манифест хиймээр тэрийгэ дэмжихийн тулд хэрэгслээ ашиглана. Тэгээд хэрэгсэл маань давтамжтай ашиглагдах бүртээ
үйлчлэл нь нэмэгдэж үр дүн нь гарах юм. За тэгэхээр анханасаа хүлээлтээ иймэрхүү мэдээлэлтэй тавьж өөрийгөө ажиглаж, чагнаж хэрэглээрэй гэж уриалж байгаа юм. За тэгээд мэдээж өөрийнхөө мэдрэмжийг байнга сонсож дагж байгаарай. Магадгүй таны нойр хүрээд, бие сулраад, хуучин өнгөрсөн баларсан дурсамж сэдрээд, заримдаа бүр сэтгэл амар хүчтэй хөдлөөд уйлмар ч юм уу санагдаж болно. Энэ аянуудыг сонсож явах явцдаа. Тэгвэл энэ бол одоо ингээд таны хүлээж авч байгаа хариу үйлдэл гэж бодоод энийг янз бүрийн дүгнэлтэнд яаран хүрэх гэж одоо зүтгэхгүйгээр зүгээр ингээд ажигл, тайван урсга, би чин юу гэж хүлээж авч байна, юу мэдэрч байна гэдгийг л сонсох хэрэгтэй юм. Тэгээд хийвэл тохиромжтой дүгнэлт гэх юм бол таны чихэнд таатай санагдаж байгаа бие махбодын төвшөнд аюулгүй гой санагдаж байгаа бол болж гин зөв байна. Эвгүй санагдаад тавгүй байгаа гэвэл зогсоё, баг багаар сонсъё. Тэг үнэхээр онцгүй хүсгүй байвал мэдээж сонсохгүй байх сонголт бас байгаа. За эдгээр нь бол frequency ritual-ыг ашиглахдаа анхаарах гол зүйлс байлаа. Одоо Patreon дээр яаж хэрэглэх талаар танилцуулаад подкастаа өндөрлөе. За frequency ritual маань Patreon дээр би даасан collection буюу категори ангилал болж суусан байгаа юм. Тиймээс нөгөө өөр хичээл, өөр мэдээллийн контентуудтай хойлоод байхгүй нэг дороос долуулангийг нь гарын доороос ингээд газ тоглуулад сонсоход тухтай байна. Дээрээс нь Patreon маань вебсайтаар болон гар утасны аппликейшнаар давхар ажилладаг. Тэгээ аппликейшнаар ашиглаж байгаа тохиолдолд энэ подкаст аудио контентуудыг шууд тоглуулад утасныхаа нөгөө бэкграундад тоглуулад орхичиж болдог. Тиймээс яг утсан дээрээ зүгээр дуу тавьж байгаа юм шиг амархан тоглуулад өдөр тутамдаа ашиглаж болно гэсэн үг юм. За мэдээж Patreon-ыг гишүүн болж иж та frequency ritual-ыг ашиглах эрхтэй болно. Тэгээд энэ бол Patreon доторх байгаа агуулга, сургаалт, хичээл, материал үн цэний ердөө нэг хэсэг зүгээр шинэ цуглуулга, шинэ цомог гэдээ ойлгочих. Тэгээд магадгүй зөвхөн энэ нь таалагдаад та Patreon-д ормоор байсан ч болно штэ. Тэгээ ороод frequency ritual-а өдөр тутамдаа ашиглаад яваарай. Магадгүй энэ нь нөгөө зарим хүний хувьд айгүй шин туршлага учраас өмнө нь sound healing хэрэгжилж ашиглаж үзээгүй, сайн мэдгүй, ийм аянуудыг сонсоход яаж үйлчлэхийг төсөөлж мэдгүй хүмүүстэй зориулаад өглөөний аяыг нь өрөнгөө сонсож болохоор Patreon-ы төлбөртэй гишүүн болоогүй байсан ч гэсэн өглөөний аяыг сонсож болохоор тохируулж байрлуулсан байгаамаа. Тиймээс та пин комент дээр линк дээр дараад энэ аяыг сонсож үзэж болно. За тэгээд миний суугийн байнгын сонсогч хүмүүсийн хувьд бол аль хэдийн миний хоолойнд дассан affirmation бичлэгүүд сонсох дуртай, бясалгал хийдэг гэдэг ч юм уу те. Ийм нэг юм дэглэмд аль хэдийн орсон, дассан хүмүүс байгаа. Тэгээд тийм хүмүүсийн хувьд нэг хол хөндий санагдахгүй байх. Дахиад л надтай хамт өглөөг эхлүүлж, оройг хамт үдэж, манифестийн нэг шин дэглэмд орж, өөрийгөө гоё цэнгэлж, мотивацжуулж, хүчрхэгжүүлж, зорьсон манифестийн зорилгодоо хурдан хүрээсэй гэж би хүсэн өрөмөр юм. За тэгээд нэгэнд Patreon-ыг гишүүн болчвол Patreon дотор байгаа бусад тусгай подкастын дугаарууд, хичээлүүдийг харангүй авч үзээрэй, өөрийн таваар хэрэглээрэй. Хамтдаа өөрийгөө хөгжүүлж, сүнслэг өсөлт дэвшлээ бас хийгээрэй гэж уриалмаар байна. За тэгээд орчин үеийн бидний амьдралын хэм маяг гадны дуу чимээ маш ихтэй байна. Маш их мэдээлэл, харьцуулалт, айдас, хүлээлт, шаардлага, бусдын бодол санаа амьдралд маань нөлөө үзүүлж байна. Энэ бүхний дунд та өөрийн дотоод дуу хоолойг сонсох, өөрийн энергийг хамгаалах, өөрийн давтамжийг зориудаар тохируулж сонгох нь маш чухал, санаатай, зориулалт шаардсан ийм үйлдэл болоод байна. Тэгэхээр энэ зориултыг frequency ritual маань хялбараар, амраар шийдэж өгнө гэж найдаж байна. Тийм л зорилгоор би хийсэн байгаа. За тэгээд та заавал мундаг төгс өдрийн дэглэмтэй шилдэг бүтээмжтэй хүн болох шаардлагагүй, өдөрт олон цагаар бясалгаж гайхалтай гавьяан амжилт гаргахгүй байсан ч болно. Угаасаа таны тогтсон амьдралын
хэм маяг цикл өдөр тутамдаа үргэлжилж байгаа тэрийг та баг багаар чиглүүлэн л өөрчилж иж шин төвшин рүү аваачна. Тэр баг алхмуудаа хэрэгжүүлэхэд чинь л эдгээр аянууд туслах гээд байгаа юм. Дээрэс нь миний Patreon-ы хичээл сургалт мэдээллүүд дэмжлэг болох гээд байгаа. Огцом нэг шөнийн дотор таны амьдралыг хуургаж чадахгүй, таны итгэл үнэмшил бодол санаанд гинтийн байдлаар гаднаас би нөлөөлж чадахгүй. Харин баг шилжилтийг өдөр тутамдаа бид хамтдаа хийж чадах юм. За тэгээд өглөө өөрийгөө өөдрөгөр сэрээ, өдөр төвлөр, бодол ихсгээд амар, талархал руу байн буц, хайранд илүү нээлттэй бол, орой өөрийгөө суллан тайвшруул. Энэ бол өөрийгөө албатан хүчлэх биш, өөртөөгөө эвлэрэн нэгдэх шинэ манифест дэглэм юм. Ингээд та эхлэхийг хүсвэл Patreon дээр Morning Ritual аяыг сонсоод үзээрэй. Сонс, амар, дахин төвлөр. Өөртөө итэг. Өөрийн дотоод давтамжаа өдөр бүр ухамсартайгаар сонгоё. Анхаарал хандуулсан танд баярлалаа.